Alpha 7 спорт торнаментад үлдэхгүй эсвэл гэдгийг энэ залуугаас шийдэх гээд байна. Opsico гараад авсан. Ясри слайс бэж хацаг нөгөө талаас буудлаа дагаар орж ирээд байна. Opsico my god. Alpha 7 спорт торнаментын түрээд орхиж байгаа group stage дээр нэг ч юм ашиглаж байна шүү. За хүй тоо бимэрхүү юм юу гэж нүдэн дээр зүгээр явуулах вэ? За энэ чи килдэд оруулаад ирж байгаа Z-taxig. Гоё байна да. Эхнээс нь уурчлал авчих штэ. Гэж бариад авч байгаа. Харсан болгоно бол барьж авч байгаа. За мөргөд ороод ирсэн. Гэтэ энэ бол топын хийх ёстой зүйл биш байсан юм байна. Топын хувьд бол Decoy араас нь Dookie боолд орж ирээд Aurora Gaming. Сая 5 гэж хэлсэн хэд болчих вэ? 6 авчлаа. Яа. Стото гэсэн чи Sky алдчихлаа. Зөрөгтэй байна да. Sky. 2 үний эсрэг штэ. 2 MVP-ийн эсрэг. За араас нь 3 дахь MVP-нд орж ирж байгаа гэсэн чи яа тэгэлгүй яах вэ? Зяавал тэгээс 100 гэж авчихж байгаа. Яа өнөөдөр хоёулаа гэсэн ямар амар тайлчхан ч байна. Aurora Gaming амар их хэлж. Ингэж тоглож байгаа юм чи угаасаа тайлчхахгүй яах вэ? Касрот нь. Супер лигдээ бол төрүүлж ирсэн түрүү багийн бас хийгүү фрагер тамирч Silence-ийг бүрдүүлээд нэгтгэд авсан да гэсэн. За бүр эвгүй баг ороод ирлээ дэлгэсэн дээр. Ямар амар баг вэ? Энэ одоо ямар улсын баг вэ? Refuse. За байрлаа ахиулж авах гээд байна. Гэтэ урагшлаар Courtslaa гэхэд Phantom-ийн баг зэргийн хайргүй автаар Refuse-ийн байрлал бол тодорхой харагдана гэсэн үг. За Refuse дахиад нэг kill зулгаачих юм бол гоё байна да. Яа тэгэхгүй 7 хүн байна шүү дээ. Пиклэ бодно. Димзи боломж өгөхгүй байна. Refuse үндэ пиклэхгүй байгаа. За зоондоо өгье. Зөв сонголт, зөв сонголт. Зөв сонголт. Яста зөв сонголт. Юу лээ? 4 оноо 8 kill гэхээр 12 оноо авалтыг ихний гейм дээрээс гаргаад ирж байгаа юм байна шүү дээ. Swatch-ийн байртыг их болоод байгаа. Гэхдээ бас ямар гоё тоглолт юм бэ? Ida Sport-оос зүгээр яг бол зүгээр байхгүй байгаа Swatch-ийн байсан гэсэн. Яа, Zark-ийн сул гიშгчлээ. Зооны гадна элемент туулсан. Аяалаа. Aurora Gaming-ээс олоод амир тусал. Хөө дуу орж ирэх юм байна шүү дээ. Нухчих юм биш үү дээ. Сайн нөхрөө орж ирээд гэсэн чинь шууд боор гейм рүү бүргэлтийг хийж байгаа юм байна. Rounds топ дээр амжилттай дүүлийг авч байгаа. Гэхдээ араас нь трейд мэйсэн боловч хойноос нь баг Gi Arena контакт өгчих шиг боллоо доо. Бүр хоороогоос өгж байгаа бололт байжээ. Яа. Яалчгүй эстер байна. Зүү орох цайгүй зоон байлаа шүү дээ. Рауф байгаа. Тэр рауф байгаа. Алжир иргэжлээ тамирч байдаг шүү дээ. Ай, за одоо гоё тулаа явах юм байна шүү. Яг гоё мэдээллийн чанартай мөргөж байсан Aurora Gaming Fury Yada контактыг үүсгэсэн юм байна. Ой, айлаа бодохгүй юу. Тэгээс арын ургаачлаа штэ. Ямар гоё юм бэ. За нээд ороод ирэн дээ. Айлаа дээр splash damage авах гэсэн. Баруун зүүн аль мөхөө гэсэн. Хоёулаа хоёр талд нь чеклээ дээдийг явуулчихж байгаа юм байна. Зёол амжилттай. Багийн ихний килийг бол тооцоолчлаа нэ дээр. За араас нь бас Fort Release-ийн ч бас орж ирэхэд нэлээд ойрхон байгаа юм биш үү? Silence уулынхаа налдуу хэсэг дээр хөвтөд байрлалыг эзэлсэн байгаа. За Aurora-гийн энэс чинь 3 дахь squad-тэй нэлээд охирлыг учруулж өөртөө охирол авчих үү дээ. Icon-оос буудлыг аваад байгаа гэсэн чи зёол тэр Silence-ийг унгаагаад килдэд оруулж ирж байгаа чи Refuse T24 унгаацсан байна да. Яа гэдэг байгаа бэ. Fury 40 зүгээр өрөө ажиллаа штэ. Хоёр багтаа зэрэг Aurora Gaming бол Aurora мэдвэтэй байлаад эхлэв. Энэ lobby энэ high ground-ыг бол ноёрхож байгаа харагдаж байна. За учирч үгүй зогцсон 40. Моди сүүлээ авчи зогтхон тодорхой л доо. Aurora. Сайн үзэж байгаа. Тэгээ ер нь яг одоогийн байдлаар Alpha 7 Aurora энэ хоёр баг за Flash-ыг бас нэмчихье. Impact-аар гэх юм бол энэ 3 баг дэлхийдээ бол 1 2 3 гэж яваалгаа. Тэгэхээр энэ Impact-а багуудаас бас болгоомжлоход зүйтэй байх гэж бодож байна. Мэдээж яллаа гэхэд хохиролтой гарна гэсэн үг. Forty бол маш сайн ойлгож штэ. Ямар байрлалтай төгссөн бэ? За багийн шүү. Яа, за Refuse. За ястаа яачлаа. За зиол хүнээ барих гад. За Refuse одоо шууд тулах гээд ороод ирсэн. Нийтэн дээр нэгсэн чи яа, за нийтний дэмэж орсонгүй. Хоёр талдаа хоёулын дээр нь зиол эндээс смог завгүй байлгаад байна. Utility Fakita тал үлддэг смог хийчлээ. Өөрийнхөө хард хүнцгийг бол хаагаад өгч байна. Зүүн талдаа Nechek хацтаа байна. Саяны баганд гарчлаа. Гараад спейцэн смог загцсан байгаа. Fakita гэдэг эндээс зиол харагдаж шүү гэсэн. Boom! Refuse нэ Fakita шууд удаад өгч байгаа юм байна. Араас нь ETS шид нэмэх лүүч ороод ирсэн. Nas frontline дээр speedтэй цугтаа нэмэгдээд ороод ирсэн. Топ 10 жигрээс нь. За Aprino бариад авах юм бол одоо гоё шүү. Refuse даана. 2 тамир шиг хангалттай даана. За ажнаас нь топын хөдөл байрлал гэсэн бас дэжгүй байгаа юм биш үү? Яа, дахиад орох нь бас нэлээд төглөө өдөө speed дээр унгаах нь төглөө. Flag дөөкийг унгаж байгаа харагдаж чинь да. Дөг дахиад барих хэрэгтэй болчихж байгаа юм байна.
За унгаах нь баг нэлээд ойрхон ороод ирлээ те. Хоёр дэ шотко. Дахиад 20 сум үлдсэн байгаа. Ямар гоё флаг мэдрээд Болонгийн бэрээ суучвда. За Phantom дээр wipe out хийх гээд орлогыг хийсэн Aurora Gaming-ээс Duke-ээс Leon-ийг илүүдэт хийсэн. За бүгд киллүүдээ бол авч байгаа юм байна. Зиолог ч гэсэн Зиол Frenzy дээр киллийг давцуулснаар Димзи ганцаараа үлдэж байна Phantom Sport-оос. За хаана байгааг нь ерөн сонсцсон доо. Сая хошоо Refuse-тэй маш орхон гүйчлээ штэ. За энэ чи боорхон шиг сэргэлтийг баг авах гээд байгаа юм шүү дээ. Aurora-гийн хувьд бол 10 kill point-ийг үзүүлж явж байгаа. Top-ийн хувьд 600 damage-ийг үзүүлчлээ. Төрүүлээд. Одоо мэдрэл Void-ийн ардаас чихүүл гоё байна да. Боорло бүтэн фокус руу squad clash ороод Aurora Gaming. Тарих гээд юм аа. Flag гэдэг дураг хийнэ. Бүр top-ийг унгаж 2 damage-ийг унгаачлаа та. Flag-ийн хувьд зүгээр Refuse эргэж харжээ top дээр амжилттай revive-ыг бол дарчих бах. Duke-ийг full eliminate болгоогүй. За revive дараа сууж байсан. Гэтэ цаанаас utility бадчихж магадгүй Refuse-ийн хувьд бол байрлаа дахиад нэг сэлгээд урдаас нь ухтуулаад эдийг атсан. 5 секундээр тоологдож байгаа. Refuse. Хопдог штэ. Яа, зарай л буруу таймтай шидчихлээ дээ. Тэгэхээр нэдийг татсан байгаа даа. Шатан дээрээ. Яа, хийсэн дээ. Ястаа гоё хийчлээ саяны utility. Өөр дөрөв дэмэж авсан. Гэхдээ тулсан таймштай ногтаагаар хийсэн. Заавал түүлэх шаардлагагүй. За нэг эсрэг нэг хуй цайфа. Utility харьцангуй багассан юм байна 40. За нэг эсрэг нэг түүлэх. Боксын ардаас pick shot хийгээд байгаа. Цонхоор даваад өгсөрчлээ. Хуй цайфа. Хугацаа хожигдох хэрэгтэй байгаа тань. Зон шахаад гэсэн 2 минутын дараа акт байна. Зон маань нийлнэ. Stage 5-ын зон. Айхтар өндөр дэмэжтэй шарж эхэлдэгтэй гэсэн нөгөө талаас нь хуй цайфа. Тийштэй дүүлэх гээд улаараа тань. За явуулж байгаа дэр ямар гоё барьж авт юм бэ. 12 kill point Aurora Gaming бол тооцоолж байна. Гэтэ топ дээр revive дарахад хэцүү болсон. Аль хэдийн Go Sport зоонтой орж хүү таалхан дээр хүлээгээ сууж байна. Яа Go-ийн сонсон чимэнийг нь хангалттай бариад авлаа да. Ямар онцгой тоглолт явуулчихсан. Сая араас нь Flag-ийн нөхөг анзаарч чадсангүй. Бүр хоёрыг тогтоо ажиллаа штэ. Ганц тамирч байсан бол яах вэ? Зиол ардаа үлдээ топ зооныг гүнлүүгээ тоглолтыг хийн. Пүри харин дугуугүй багтай silence үлдээд байна. За энэ дээр шийдгээд за суудлаа штэ. Боломж бол байгаад байна да. За энэ дээр чи суугланда топын slide spray 4x-тэй бол нилийн айхтар өндөр дэмэжийг үзүүлсэндээ silence руу боолтыг өгöd байгаа гэсэн чи өөрөө нилийн дэмэжийг аваад унах төглөөдөө chef арийнхын бүс рүү нилийн ойртож орж ирээд байна да. Сул бүс рүү л гараад ирлээ дээ Зиолын. Хуваацны cover-тай байгаа. Дааж байна. Момент дээр бол яриана. Цоопи бод. Гэтэ сая бас шуналтуул Фурья зөрүүлээд ногтойгоо нөх боломж маш ойрхон байсан. За зооноо захалцаа одоо жоохон тисчих хэрэгтэй байна. Фурьягийн өдөөс play zone 1 минут 50 секунд дээр stage 6-гийн алт ороод ирнэ. Фурья харин зон луга Авророодлаа тоглох юм бол тэд бол өрөлтөө авцсан байгаа гэдгийг бол мэдж байгаа. Хамгийн гол нь налуугаараа топ классаа шах руу тоглолтыг хийх гээд байна да. За маруудаар Нэрато coverж жагаад орж ирэндээ Silence дундын зайдаа spray down-ыг өгч чадахгүй гэсэн цаараас нь ямар гоё юм бэ? Void Sport-ос өгж байгаа буудал самтан зогсоогоод өгсөн. Гэтэ тийм нокдауныг Aurora Gaming өөрсдөө оноолгож авснараа өөрсдийн 3 kill point-ыг бол тооцоолж байна. За топ энэ дээр дааж хэрэгтэй давуулаар 2 тал руу би лүгээ нээдэг хийсэн. Гэтэ дэмэж сэрхэгч өгч чадсангүй. Топ дараагийн нээдэг бол хийцэн байгаа. Бум! Яа 50% дэмэж алдсан. Дахиад хийж болно. Карма дөрөнд нээдтэй шүү дээ Aurora Gaming топ дахиад дараагийн utility давсан. Spook-гээ бүр урагшаага Chief тулж орж байрлыг авчиж байгаа юм байна. Гэтэ Chief нээд байхгүй. Chief нээд байхгүй. За Chief-ийн хувьд бол унах нь баг ойлгомжтой гэсэн чи юу топик чи эндээс аяла цооны гаднаас гүйж орж ирээд унгаага Chief эндээс байрлал ахиулаад Зиолыг нэг юм байдлаар орохоор болчлоо. За зөвдөө нөгөө тамир чин зооны захад шахаж орж ирнэ. Зиолыг нэг хангалттай бариад унах нь нэлээд боломжтой гэсэн чи ER-ийн чи зүгээр байхгүй гинтээ эргэж хараа Зиол амар реакшн бэ. Зиол Балтар хүж ирж байгаа. Аяла. Хүн биш үү дээ. Юу гэдэг реакшн хийчихвдээ. Нөгөө талаас нь буудалтыг өгöd байгаа. Нэг situation үүссэн. Аялагийн эсрэг Зиол давуулаад бас эвгүй нээдүүд орж ирж байна. Гэтэ аренагаас Зиол бас зүгээр байхгүй дараагийн utility тайлтыг өгöd байгаа. Китлээд амжих уу? Амжиж байгаа байна. За high ground руугаа нээд өгч. Гүн байна. Аяла руу шууд дараагийн utility-г хаяад өгсөн. Даваад байна. Хамгийн амар даваад байна. За энэ орондоо гараад ирсэн. Араас нээдлээд байна. Ямар айхтар дарамт вэ Зиол тэр. Зуураатай байх юм бэ? Smoke үлдээгүү.
Зол байгаа бүх utility-г хайж өгч байдаг гэсэн Золын эргэн талаас нь буудалтыг өгөөд байна. Аяалаа бариад авсан. Ямар ч боломж олгосонгүй дээ Зол тэр. Яаж амьдрах юм бэ? Үндэ дислээ бүр. Яа бүр өмнөөс нь бүр. Зүгээр л дисч үзүүллээ шүү дээ. Нээд татгсан аяатаа. За их шууд байрлаа орхиод урагшлаа боргон дээрээсээ тоглоё гэж байгаа бол топи байгаа позишн руу нээд явсан. Хоёр дахь нээд бараг шүргээд орхиод өглөөд өгс. Яа. Ямар гоё доошлоо гарчваа. Гитэлцэн. Force нөгөө талаас нь ревьюсээ байгаа позишн руу гаална гэдэг байна. Фокусын бодлоо амжилттай. За Aurora-гийн хувьд бол нэлээд хэцүү байдалд орсон таа. Фокус болон Force-ор чи уулнаас нь ард өгөөд нэлээд их тэр импактыг өгöd байгаа гэсэн чи Mox чинь нэлээд ойрхон орж ирээ. Топ төр нэлээд ийцэн. Зеолийн хувьд шууд байрлалаа орхиод явж байгаа юм байна. Тэр нь гарах хэрэгтэй байна да. Force ерөнхий Goat хамгийн сайн импакттай тамирч байдаг. Тэг оо за гоё байна да. Aprino минит айтааг зогсоогод өгсөн. Ингэснээр Goat урагшлаад нийлэх хүн маань ажилгүй болж байгаа гэсэн. Ой. Яа. За ерөн сэргэлтийг авахгүй байна уу да. Босцсон шүү. Босцсон. За Aurora Gaming. Ямар гэж хөтлөлт яваад байна. Бүр айцсан. За Focus. Суглаа хорлогыг хийж байгаа хөвтэйгээс явна. Хөл алдчихвал зүгээр. За гоё болсон шүү. За энэ Focus маань нэлээд түүг бодож байна. Хоёуланг нокаут хийчлээ те Goat Sport-оос. Aurora дээр нэлээд топ түүг бодчихлаа та. Сая энэ уулан дээр Goat-ийн бэн гэж ерөнхий төсөөл Aurora Gaming дээр бол бэйсэнгүү. Яг нүднээр гарч ирээд позишн аваад хоёр тоглолцоо зэрэг алдчихлаа. За гайгүй баха. Одоо Рефус гарч ийнө. Кэпр ороод мэлцэн. Ямар гоё байралтай юм бэ? Мүлгсээр байгаа энэ кэпо те? Бүтэн хамгаалалт орчлоо. За ETS-ийн солон тамирчин байгаад байдаг. За хоп. Шилдэг тав. Ямар гоё. Үй. Яа, рефусыг хараад авчижээ. Бойсил. За яг 5-ыг харж байсан юм аа. Яг 5-ыг харж байсан. Дөрөв хэлжсэн шүү дээ. Яг 5-ыг харж байсан. Гоё тоглолцлоо. 2 секундын зайтай байсан бол 4 дээр харъялаа. 1 секунд. Гэхдээ зүгээр. Соолоо илэрдүүлдээд топ 5 унна гэдэг ч одоо тэгээ авьяас л юм да тий. Магадгүй урд бүс рүүгээ кросс ороод ирэхэд Alpha 7 асуудалд орж ирэх юм. За аль хэдийн асуудалд орсон багийг энд харах юм байна да. Aurora Gaming-ийн Zol амжилттай гэмрээд унгачлаа. Swatch. За энэ хугацаа гэдэг амжсан. За Smoke Wall үүсгэх орлого. Гэхдээ Smoke-ийн цаанаас буудахгүй гэсэн асуудал байхгүй шүү дээ. Swatch. Топ. Яа, сум бол нэлээд явтар орж иж энэ да. Барихад бол нэлээд хэцүүхэн харагдаад байна да. Топын өмцгөөс ихтэй. Бариад арчиж гитүүг хэлэхэд. За Refuse Gale-ээр авсан. Энд чинь хоёулаа нэг өдрийн тоглолтын үр дүнгэл тавьж байгаа шүү дээ. Дүндээ хахад топ 5 дээр бол байж байгаа гэдэг байна. Нилээл ахтар илгүүгээд байна да. Боорхынд бүр ямар ч хөдөлгөөнгүй хөвтцэн байгаад байгаа. За Refuse жоохон томоотой байж байхгүй бол бүр боорынхан бүр ингэж гинтаас тоглодог болцсон юм уу бүр. Гидсэн шалан дээр шүрэхэд л Refuse уулна соосон дойд байрлал. Одоо юу гэмтэй хүчтэй лобби те. Ширүүн. Лобби жоохон чангарсан байгаа гэдэг шууд харагдаж байна л та. За зоо маань жоохон эвгүй шахаад эхлээд топик бариад авсан байдаг. Энэ дээр арай отоонд орцсон байсан. Яалтчгүй. Board Gaming, Aurora Gaming-ээс 2-ыг бариад авсан. Тоглолтод бид ганц тамирчинтай үлдэж байна. Энэ бол Zol. За суулаа. Зооныга да. Урагшаага аллуулаатай. За яг л 2 баг хоорондоо үдсэн үлдэх гээд байна да. Машинт орж ирээд. Webig шууд sit down шууд унгаагаад өгсөн. Kill point-ыг бол баталгаатай хийгээд өглөө да. Давуулаад угсраа найдууд орж ирнэ. Эцгийн найд амжилттай Ясер Карило тэр нокдауныг өгч чадсан. Дараагийн найд бүр ролж орж ирнэ. Русагийн хөлд ор буусан. За бөмбөгдөж байна да. Red Webo баг орхон байгаад байна. Alpha 7-аас одоогийн байдлаар 3 нок үүссэн байна үзэгчтэй. Ганцтай ажилтаа дунаад үлдсэн. Алуулаа спортын хамгаалт маань ер нь төмөр ан шиг л урдаас нь няцаагаад өгж байгаа энэ дайралтын Obscure Alpha 7-ийн спорт тоорнаментод үлдэхгүй эсвэл үлдэхгүй гэдгийг энэ залуугаас шийдэх гээд байна. Obscure гараад авсан.
Яси слайс бэ чацгаа тэгвэл лаас буудлаа дагаар орж ирээд Opsico Oh my god. Alpha 7 Sport Tournament-ийн түрээд орхиж байна. Group stage-тэй. Wipeout орчлаа шүү дээ эрхэм хүнд үзэгчтэй. Юу болчихоо? GG. Holy moly. 15 дахь хайрын дээр Alpha 7 Sport Team G 500 мянган долларын шагналын сата тэмцээрийг энэ түрээд орхиж байгаа юм байна. Ихтэй өдрөө штэ эрхэм хүнд үзэгчтэй. Юу вэ? Oh my god. Бүр юу вэ? Бүр Alpha 7 штэ. Дэлхийн аварга баг. E-sport World-ийн аварга. Яа бүр. Боломжтой юм уу? PUBG Mobile Global Championship тэмцээний аварга баг. EWC-ийн аварга баг. Энэ болж байгаа PUBG Mobile Global Open гэдэг тэмцээний дивжээ маань хитрхийн шинүү байгаа гэдгийг бол харуулчлаа. Alpha 7 Sport Tournament-ийг энэ түрээд орхичлаа. Хоорогийнхан бүр өөртөө бүр бүтэн мэдэрчээ өнөөдөр бод. Би чад гоё ярих уу. Бүгд байлдчихсэн чи авраараа зөөл. Тэг үү. Хаана? Бүгд байлдчихсан авраараа зөөл. Гэтэ зоонго байгаа ч гэсэн иргэд өрд хэн ч алга зөөлээ. Энэ хүмүүс хаач яваа гэдэг шиг те. Бүгд зоондоо ороод байлдаад эхэллээ. За ер нь хувь заяа ойлгомжтой болж ирж байгаа. Хамгийн гол нь Фурия төрөлөө гараад ирлээ. Борийн байралтаа бол өөртөө байраас хэлгсэн. Одоо Фурия эргэж харж байгаа Бор геймингийг гэлэдэд хийх гээд оролдоод байна да гэсэн. За авраараа дөрөвдөр өндөрлүүлээ. Яа, стүчи сүүлд хоёр. Ямар амар юм болоод байгаа юм бэ? Энэ онооны зүрэг хартаа Scry. Ида Бор Фурия авраараа стүчи. Панду болоо и арена. Тэгсэн чи хоороо спорт гангаараа 75 оноотой гараад ирсэн байдаг.